барилгын салбарын хүлэмжийн оруулах үндэсний арга хэмжээ төслийн хэмжиж тайлагнах нотлох тогтолцооны зөвлөх хийж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн гишүүн орнуудын хувьд дэлхийн дулаарлын гол асуудал шалтгаан болоод байгаа хүлэмжийн хийм ялгарлыг бууруулах талаар олон талаас нь хэлэлцэж олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа. Өндөр хүчтэй улс орнууд бол өөрийнхөө нутаг дэвсгэр дээр хүлэмжийн хийм ялгарлыг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэхээс гадна хүчж байгаа улс орнуудын нутаг дэвсгэр дээр тэдгээр орнуудын хүлэмжийн хийм ялгарлыг бууруулахад санхүүгэн болоод болсон хүчний дэмжлэгийг үзүүлдэг. Тэгээд энэ бүх арга хэмжээ бол хэмжсэн, тайлагнсан, нотолсон байх гэдэг зарчмыг баримталдаг. Хэмжилт гэдэг нь тухайн төслийн тухайн байгууллагын ч юм уу хүлэмжийн хийм ялгарлыг тодорхойлж байгаа параметруудын хэмжээ тодорхой хугацаанд хэмжээд өгөгдлийг хэмжилтийн өгөгдөл мэдээллийг цуглуулах үйл ажиллагааг хэлдэг. Тайлагнах гэдэг бол хэмжиж цуглуулсан мэдээлэл өгөгдлүүдээ ашиглаад тухайн төслийн яг хүлэмжийн хийм буурсан хэмжээг нь тооцох үйл ажиллагааг тэгээд энэ үр дүнгээ тооцоогоо нийтэд болоод сонирхож байгаа талуудад нээлттэй ил тодруулах ажиллагааг хэлдэг. Нотлох үйл ажиллагаа гэдэг нь болохоор төсөл хэрэгжүүлэгч өөрийнхөө тайлагнасан мэдээллийг 3 дахь буюу хөндлөнгийн нотлогооны хуулийн этгээдээр шалгуулж, нэгтлүүлж, баталгаажуулах ажиллагааг хэлдэг. Наама төсөл буюу барилгын салбарын хүлэмжийн хийм ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ төслийн хүрээнд бол хэмжиж, тайлагнах, нотлох тогтолцоог барилгын салбарт бий болгох ийм зорилго тавигдсан энэ ажиллагаа явагдаж байгаа. Тодруулж хэлэх юм бол барилга дээр хэрэгжүүлсэн хүлэмжийн хийм ялгарлын бууруулалтыг хэмжиж, тайлагнах, нотлох аргачлал, стандартуудыг багтаасан зааврыг боловсруулж байна. Өөр нэг ажил нь гэвэл тухайн барилга дээр хэрэгжүүлсэн хүлэмжийн хийм ялгарлын тоо хэмжээг тооцож гаргах тийм нэгдсэн аргачлалыг бас боловсруулж байна. Нөгөө нэг ажил нь гэвэл барилгын салбарын компаниуд дээр барилга эзэмшигч ч юм уу барилга барьдаг компаниуд ер нь барилгын салбарт хүлэмжийн хийм бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд тэрийг нэгдсэн байдлаар бүртгэж нэгдсэн мэдээллийн сантай болгох ийм журмыг бас боловсруулж байна. Эцэст нь бол энэ манай төслийн хүрээнд бол 5 барилга дээр хүлэмжийн хийм бууруулах арга хэмжээ хэрэгжүүлсэн төсөл. Энэ төслүүдийн үр дүн бол хэмжиж тайлагнах үйл ажиллагааг явуулж байгаа. Тухайн барилгын эзэмшигч нар бол хүлэмжийн хийм бууруулалтаа тодорхойлох хэмжилтүүдийг хийж байна. За энийгээ дараа нь тайлагнаад тэгээд нотлохоо хийлгэх болно. За Монгол улсад бол тухайсан нэг хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийн хийм ялгарлын бууруулалтыг хэмжих, тайлагнах, нотлох тогтолцоо байдаг. За энэ бол 2013 онд Монгол Японы засгийн газрууд хамтарч хэрэгжүүлсэн хамтарсан кредит олгох механизмын хэмжиж, тайлагнах, нотлох тогтолцоо байгаа. Энэ хамтарсан кредит олгох механизмын хүрээнд бол эрчим хүчний салбарт 5 төсөл хэрэгжсэн. Энэ төслүүдийн 3-ыг нь хэмжиж, тайлагнаж, нотолсон байгаа. Энэ практик туршлага бол байдаг. Хэмжиж, тайлагнах, нотлох үйл ажиллагаа маань ингээд хоорондоо холбоотой 3 үе шаттай ажил байгаа. Үүний хэмжих, тайлагнах ажлыг бол төсөл хэрэгжүүлэгч өөрөө хийдэг. Тийм болохоор тухайн төсөл хэрэгжүүлэгч барилга эзэмшигч ч юм уу, барилгыг барьж байгаа компани ч юм уу энэ байгууллагууд бол тухайн салбар дээр хэрэгжүүлсэн
төслийнхаа үр дүнд одоо ямар үр дүн хүлэмжийн хялгалын бууралтыг яаж хэмжих, ямар хэмжих хэрэглэх юм тийм ээ, хин хэмжих, ямар хугацаагаар хэрэглэх, хэмжилтээ хийх үү. За тэгээд ямар шаардлага шалгуурыг хангасан байх ёстой, ямар одоо стандарт баримтлагдгийн энэ бүх талын мэдлэг байх ёстой. За энийг бол энэ одоо манай төслийн хүрээнд боловсруулсан аргачлал заавар журмуудыг судлаад одоо мэдэж авч болно. Түүнээс гадна бол төслийн хүрээнд бол сургалтуудыг явуулж байгаа. За нөгөө нотлох үйл ажиллагааг бол заавал мэргэжлийн одоо тийм үнэлгээний байгууллага хийх ёстой байдаг. Тэр нь болохоор стандарт манай Монгол улсын хэмжээнд бол стандарт хэмжигдсэн газраас хүлэмжийн хэм үнэлгээний итгэмжлэл авсан ийм хуулийн этгээд хийх ёстой байдаг. За Монгол улсад бол ийм үнэлгээ хийдэг 2 ч байгууллага байдаг. Тэгээд хүлэмжийн хэм ялгарлыг хэмжих, тайлагнах, нотлох талаар олон улсын стандартуудыг бол стандарт хэмжигдсэн газраас орчуулж, монголчилж баталсан байдаг. Тэгэхээр эдгээрийг одоо үндэслээд эдгээр стандартуудыг баримтлаад хэмжиж тайлагнах нотолгоо гаргах ажиллагааг хийж болно. Нэгдүгээрт Монгол улс бол ур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн гишүүний хувьд одоо олон улсын өмнө бас тодорхой хэмжээний хүлэмжийн хялгалтаа бууруулах үүрэг амлалт авсан байгаа. За бас Монгол улсын ур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөр, эрчим хүчний хэмнэлтийн хөтөлбөр, ногоон хөгжлийн хөтөлбөр гэдэг хэд хэдэн хөтөлбөрүүд байдаг. Энэ хөтөлбөрийн зорилтуудаа биелүүлэхэд нь одоо маш тус зөвхөнтэй ийм одоо нэгдсэн бүртгэлийн систем, аргачлал, заавар ийм бичиг баримтууд бий болчихно. Энэ бол барилгын салбарт хэрэгжиж байгаа ч гэсэн Монгол улсын одоо хүлэмжийн ялгарлыг бууруулах үйл ажиллагаанд маш тодорхой хил тод байдлыг бий болгох юм ач холбогдолтой. Нөгөө талаас хүлэмжийн ялгарлыг бууруулах, барилгын хүлэмжийн ялгарлыг бууруулах, хэмжиж тайлагнах, нотлох тогтолцоо бий болчоод ийм тохиолдолд бол одоо барилгын салбарт эсвэл тухайн нэг барилга дээр олон улсын хэмжээнд одоо хөрөнгө оруулалтыг татах санхүүгийн янз бүрийн тусламжуудыг авах нөхцөл одоо бүрдчихэж байгаа. Энэ хэмжиж тайлагнах, нотлох тогтолцоо гэдэг бол олон улсын хэмжээнд одоо өндөр шаардлага тавигддаг ийм одоо үйл ажиллагаа